юм хийхгүй ингээд залхуураад шууд унтчих гэхээр бүр айл хэдийн хийчихэр хугацааг хүртэл ингээд бараад ингээд дими хосон бодоод гівчдэг. Тийм. Ер нь тэр шиг гэсэн үг. Тийм. Компани байгуулалаа ашиг амар их ашиг орлого авлаа яг аюулгүй үед мэдрэмж авах гэдэг тийм. Одоо нэг санхүүгийн амар тайв нэг тий. Түүнээс яг өдөр тутамдаа мэдрэмжүүд болохоор үнэгүй байгаа шүү дээ. Ихэнх нь. Сонсогч та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу хоолой мэдрэмжээс та бүхэнтэйгээ хуваалцахыг зорддог Хөгтөнгөр подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн маань зочноор сэтгэл зүйч Бэлгүүн Очир хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд үзэж байгаа бүх хүмүүстээ өдрийн мэндийг хүргэе. Хойлоо шууд яриагаа эхнээс нь явъя л да. За сэтгэл зүйч мэргэжлийг ер нь яагаад сонгох болов? Тэгээд би бол чиний яг үзэгч байхгүй юу? Сэтгэл зүйн тухай 100 баримт гэсэн богино нэрэлүүдэгч үзээд тэндээс аягүй олон зүйлийг хэрэгтэй зүйлийг бас мэдж авлаа гэж бодсон л доо. Тэгээд энэ тухай одоо яг хизэнээс ер нь энэ салбар руу ингээд чиглээд явах болбоо. Эндээс хойлоо яриагаа эхлэе гэж бодож байна. За сэтгэл зүйч мэргэжлийг сонгоч нэг 11 дэх нэгтээ сонгочихсон. Яг төгсөх төгцөн тэр нэг хийх юм ойлгохгүй ч юм уу. Яг прокурор ч юм уу цагдаагаар ч юм уу өөрийгөө төсөөлөн өдрөөс тийм ажлаасаа жоохон ялгарсан шинжтэй шиг байгаад чинь ерөөс тийм хийч мэргэжил надад олддог байсан хэрэг. За нөгөө талдаа би болохоор рэпер болох мөрөөдөлтэй байсан. Үүсчтэй. Артист. Тий, артист айгаа дуум байдаг. Тэгээд тэрүүгээр ч өөрөө сонирхолтой гэртээ хаалмаалгаа бичдэг. Гэхдээ яг ингээд сойс руу орно гэхээр бас надад нэг сэрэн авцалтаагүй санагтаад байгаа байхгүй. Рэпер хүн одоо сойс руу. Тэгж бодож байгаад би яг тэр жилдээ микрофон авахгүй үйлдвэртэй хэлчихсэн. Өглөө 9 цагт эхлээд орой 9 цагт дуусдаг. Өдөржингөө үйлдвэрийн чимээнд ингээл дум сонсохоор айгүй ядардаг. Тэгжээ би нөө битгий сонсгоо подкаст явдаг гэсэн хэрэг. Тэрнээс дугаар сонсоо тэгээд тийм бата бадрал хангарах руу. Нэгэн газар хороо гэл айгүй хөвжөлтэй подкаст байдаг шүү дээ. Тэндээ сонсож байхад бадралахын инспирэшн надад амар нөлөөлчихсөн хэрэг. Сарын хугацаанд би ингээд битүү ингээ подкаст сонсоод байгаа шүү дээ. Тэрнээсээ тэгээс ихэдэн подкаст энэ төргээл янз бүрийн подкаст сонсдог л болчихсон л да. Тэгээ ирж байгаа л найзуудтайгаа ирсэн чинь сэтгэлгээ шал өөр болсон санагтаад тийм. Олон хүний яриаг нэг өдрийн баг 9 цагийн семинар сонсоод байгаа юм уу ажлынхаа хажуугаар. Тэгээд ирсэн чинь яриа илүү тийм сэтгэл судлалын мэдлэгүүд нь арай илүү амьдралд ойрхон санагтаад. За энийг эзэмшүүл миний үгж сайжрах юм байна. Илүү боловсрох тал руугаа болж байгаа юм болов да гэж та сонгоол. Мэргэжлээ суралцсан да. Хөгжил яг мэдрэгдсэн ба шүү дээ. Эндээс юм авах юм байна гэх тээ. Тийм. Би бадралтай нэлээд жилийн өмнө подкаст хийжсэн. Тэгэл яг тухайн үед чинь бол яг нөгөө юу гэх юм одоо яг сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг чинь яг дөнгөж л яг нийтээрээ ер нь ярьж эхэлж исэн үе байсан л да. Одоо бол ингээд сэтгэл зүйн тухай ерөнхийдөө сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг маш чухал одоо хоолой тий одоо ходоод бөөр өвдөг шиг ийм зүйл байгаа юм байна гэдгийг ер нь бүгдээрээ мэдчих шиг боллоо шүү дээ. Нийгмээсээ харж байгаа одоо яг энэ салбарын хувьд сэтгэл зүйн одоо яг ямар одоо жижиг мэдэгдэхүүнийг бид нар мэдэхгүйгээсээ болж өөрсдөө айгүй их одоо стресс төлөө заваагаад байна гэж хардаг зүйл байна. Ямар мэдгэдэг, ямар ойлголтыг аваагүй болохоор тий одоо нөө мэдэхгүй одоо нэг энгийн зүйлийг бид нар мэдэхгүйгээсээ болж одоо цаг хугацаа ч юм уу сэтгэл зүгээр ингээ хохирч байгаа зүйлс байдаг штэ. Маш энгийн жижигхэн одоо поинтыг гаргаж хэлвэл хамгийн энгийн жижигхэн поинт гэх юм бол альва мэдрэмжийг хүн мартдаггүй. Бид нар болохоор аргалах нь арай их байт юм болоо даа гэж бодцоод тийм. Одоо ингээ хоёлаа муудалцлаа жижигхэн юм дээр би одоо таныг хурцлаа гэж бодлоо гэхэд цэцтгэс хийж байгаа л мартчих шүү дээ. Тэгэл жижигхэн юмыг ухамсарлахгүй хайддаг. За энэ нь болохоор нөө явж явж нөө аяган дүүрнэ гэдэг шиг бөөгнөрсээр байгаад илрэл нь айгүй хүн дээр гарч ирддэг. За тэгэл ерөөхдөө буцаж нийлэгцэн тэгэл харилцааны асуудал болчихж байгаа юм л та. Харилцаан дээр жижиг зүйлүүдийг жижигхэн хүн амдаснаа ч юм уу жижигхэн уучлалт гуугаагүйсээ болоод ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд айгүй их тоохгүй хайснаас л болт юм болоо та гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хоёр хүн хоорондоо харилцахад нэг нь одоо нөгөө хүндээ сөрөг мэдрэмж ингээд төрүүлсэн үйлдэл ч юм уу хэлжлээ гэж бодъё те. Тэгээ тэрнийг мартцсан байдаг гэж тэрэн дээр бид нар алдаад гэсэн үг. Тийм. Мартцсан байд ерөөхдөө тоохгүй хайчаад идэх цаа. Иймэрхүү юм бол зүгээр хэлгүй дээ. Гэдгэр ч юм уу. Тэрнийг тэгэхээр одоо бас тодорхой хэмжээнд тухайн үед нь ч юм уу залруулах хийх хэрэгтэй байна шүү дээ. Тийм. Ямар нэгэн байдлаар гадагшуулж явах хэрэгтэй. Найз нь чанд ингээд тухайн үед яарад ингээ хэлсэн шүү ч юм уу.
ахын тухай дууртай байгаа ингээ хэлсэн шүү ч юм. Хааж өрөхгүй бол тэр чинь ямар нэгэн байдлаар дарагдсан сэтгэл хөдлөл мэдрэмж чинь гадагшлах арга зам байгаад байдаг. Нөгөө хүндээ мэддэхгүйгээр дотроос нь. Тийм. Ямар нэгэн байдлаар илэрхийлэх гэдэг гэсэн. Машины цанхын одоо хүчтэй хаалганы хүчтэй аадаг ч юм уу. Юм дээрний аадаг ч юм уу. Хаахтаа тэр чинь хаагаа гараа явчихаа шүү дээ. Тэгэл тэр чинь дамжигцыг болоо. За нөгөө талдаа болонгууд чинь хүмүүс чинь тэнгүүтээ хоёулаа энэ ажлын байрны харилцаа нэг тийм жоохон босоо харилцаатай байлаа гэж бодъё л та. Тэгээ танаас авсан мэдрэмжээ би гадагшлуулж чадахгүй бол гадагшуулах боломжтой хин нэг лүгөө гаргана. Босоо харилцаанаас болж. Тийм, хүүхд рүүгээ ч юм уу, дүү рүүгээ ч юм уу. За ингээл одоо нэг чөтгөрийн тойрог шиг л яваад байгаа юм шиг санагдаад байна. Бидний амьдрал те. Тийм. Яг тэр нэг дотроо нэг юм сөрөг мэдрэмж үүсчүүл тэрнийг яаж одоо гадагшлуулна гэсэн үг. Магадгүй одоо босоо өдөрлөг даргаасаа ч юм уу нэг зэмлэл авчлаа гэж бодъё л да. Илэрхийлэх. Хинд дарахтаа ганцхан үнд чинь. Эвтэхнэр илэрхийлж сурах хэрэгтэй юм шиг. Ярьсны дараа тэгэл дотроо онгоочлаа гэж хэлдэж шүү дээ. Тэр зүйл чинь үнэхээр л онгоогоод байгаа болохоор тэгж хэлээд байгаа хэрэг. Ямар нэгэн байдлаар та намайг тэгсэн шүү гэдэг ч юм уу. За нөгөө талдаа яалчгүй бидний сэтгэл зүйн асуудал юунаас болж ийнэ гэхээр цагийн хуваарь болцсон. Өглөөс ирээд 9 цагт унтдаг. Тэгээд 6 цагт босдог хүн бол өдрийгөө ямар нэгэн сэтгэл зүйн асуудалгүй давчих боломжтой байхгүй. Одоо тэнгууд бүх юм одоо гар утасны хэрэглэнээс ч болд юм уу. Одоо амрах цаггүй болцсон. Ерөөс тогтож суугаад бодох цаггүй болцсон. Дандаа л хэн нэгний бодолтой хамт явж идэг. Өглөөс ирээл хүмүүсийн бодолтонд яваад идэг. Тэгээ би яг юу боддог вэ гэхээр чинь хүн чинь уншсан юмараа сэтгэхэд идэг. Нөгөө талдаа фэйсбүүкээр аягүй их муулсан юм байгаад байна шүү дээ. Муулсан комент. Аягүй их сөрөг сэтгэлүүд байгаад байна. Ингээд эхлэнгүүт хүмүүс ерөөхдөө ингэж бодд юм байна. Ингэж сэтгэх юм байна те. Ийм юм хийвэл ингэж хэлэх нэ гэдэг эхлэхдээ тэр чинь өөрийнх нь эрхчлээ нөлөөлөд эхэлж байгаа хэрэг. Бидэрт одоо өөрсдөд мэддэгдэхгүйгээр. Тий. Нэгсэндээ дал тухамсартай. Тий. Тэр сөрөг комментуудыг шингээгээд нэсв. Шингээгээд байгаа. За ингээ хэлчихвэл тэгээ хэлүүлчихдэг юм болоо. Ингэчүүл ингэчих юм болоо гэдгээрээ. Нөгөө талдаа хамгийн гайхалтай олдны сэтгэл судлалд мартагддаг мэдээлэл байхгүй гэдэг шүү дээ. Ямар ч мэдээлэл хадгалагдаад үлдцээ. Одоо ингээл хүмүүс би тийм байсан юм бэлээ. Би ийм травматайгаа сүлд мэдлээ ч юм уу те. Эсвэл би сэтгэл готролд орж байгаагаа мэдэхгүй байгаад байна. Мэдэхгүй байсан юм байна лээ ч гэдэг юм уу те. Сэтгэл готролд ингээд өртөж байгаагаа ингээд өөрийгөө шинжий гэвэл яг ямар одоо шинж тэмдгүүд өөрт мэдрэгдэх вэ? Магадгүй одоо эмч хүн болгон сэтгэл зүйн зөвлөгөө авах бас боломжгүй байгаа штэ. Эсвэл хүн болгон эмч тандах бас боломжгүй байгаа штэ. Ер нь энгийнээр ингээ өөрийгөө дотоод одоо өөртөө ярилцахад шинжиж үзэх одоо шинж тэмдгүүд гэвэл ямар одоо шинж тэмдгүүд байх вэ? За мэдээж өөрт хэвийн бус санагдана. Аз жаргал авдаг байсан зүйлээс аз жаргал авахгүй. Ажлын амиргүй санагдана. Огцом ядарсан мэдрэмжнүүд орж ирнэ. Утгагүй санагдана. Сэтгэл готрол болгон гэхдээ өөр илэрхсэлтэй байж болно. Шалтгаан нь өөр байж болно. Гэхдээ нийтлэг хэв шинж нь болохоор зүгээр л маш их ядрах. Гэхдээ өдрийн бүтэмжээ бодонгод ядарсан юм хүн ядрахаар юм хийгээгүй байгаад идэг. За бараг зүгээр хөвтэй дэсэн шахав байгаад идэг. Тэгтэл юм ихэр ирчүүчгүй. За ингэ мэхлүүлээж гэсэн бүтэхгүй юм шиг санагтал. Бүх зүйлс нэг юм тэгвэл болохгүй юм шиг те. Сөргөөр харагдал гэсэн. Тэр өмнөөс юм асуухаар үгүй ч их гээд байгаа юм шиг. Тий. Тэр мэдрэмжүүдээс одоо цаашлаад одоо готрол үүснэ. Сэтгэл готролчин тэнгүүтээ хүнд хөнгөн тэгээ даалт гэж 3 зам л та. Хүнд болчихсон бол тэнцээ мэдээ сэтгэл зүйч ажиллахгүй. Эмч. Тийм эмч. Мэдрэлийн эсийн нейронууд нь одоо баг хүчээд эхэлдэг гэсэн. Нөгөө талдаа энгийн хүний мэдрэлийн эсийг бодох юм бол хоёр дахин цөөхөн мэдрэлийн эстэй болчдөг. Тэгээд нэг тийм мэдрэмж ярьсан гэсэн. Тийм. Гутарсан байгаа найзгаа харахад юм харвас нэг тийм андшгүй болцоод шүү дээ. Нүгний цанаг нь гал нь унтраал нэг тиймэрхүү. Ягаад энэ хэрч тэр чинь хариу үзүүлэх систем нь удаашаад байна гэсэн үг шүү дээ. Нэмэг сонсохдоо хүртэл ингээ үнээс арай баг зэрэг удаанаар ч юм
боловсруулахтаа удаан. Тиймэрхүү болоод байна гэсэн үгтэй. Ер нь дуун цөөрөө л гэх юм шүү дээ. Хариулт нь ч гэсэн ер нь удаашраал хариулахгүй ч байна гинүү те. Гэтэ зарим үед бол би өөр дээр л ярьж байгаа шүү. Зарим үед бол үнэхээр ингээд яагаад ч юм ингээд гутарсан байд. Өөрийн мэдлэг. Нэг тийм болохгүй бүтэхгүй байгаа зүйл байхгүй хэрнээ нэг л ядраал. Зарим үед болохоор амар ирч хүчтэй. Нэг бүхнийг хийчмэрч юм шиг те. Тэгэхээр энэ өдөр өдрийнхөө сэтгэл зүг ерөөхдөө хүн бол сонгож чадахгүй байгаа даа шүү дээ. Яавал одоо бид нар яг яах юм бэ? За өдөр тутамдаа нэг жижигхэн дадал гэвэл яавал одоо энэ өөрийнхөө одоо тэр сэтгэл мэдрэмжийг яг дээшээ барьж чадах вэ? Би нэг Монгол толготны 100 хэрхэн үзэж хахад хайтавга тэгж ярьж байгаа байхгүй. Би өглөө босоод хоосон инээдэг гэж байгаа байхгүй. Тал руу харж байгаад би ингээд хэсэг зур ингээд жоох инээдэг. Тэгээд би өдөржингөө ирчвчтэй байдаг гэсэн. Энэ бас нэг юм жижиг нав хав байгаа байхгүй. Тэгээд би тэрнийг бас өөр дээрээ турч үзсэн чинь нэрэж бас өглөөнөөс ахуулаад эерэг болоод ч байх шиг. Надад тийм мэдрэмж төгж байгаа байхгүй. Яг энэ шиг юм жижиг одоо тийм одоо юу гэх юм дадал гэх юм уу? Тийм зүйлээс зөвлөл. За миний ер нь клиентуудаа хамгийн их зөвлөдөг юм бол тэмдэглэл хөтлөх. Өдрийн тэмдэглэл. Өдрийн тэмдэглэл. Бодож байгаа зүйлсээ ч юм хамаагүй. Ямар ч нэгэн байдлаар үзэгтэй зуралтаад нэг өдөр юм хуудастай болчихсон. Яагаад вэ гэхээр бид чинь ухамсараа тогтоож байгаа хэлбэр байхгүй. За нөгөө талдаа хүний ухамсар чинь ингээд зогсолтгүй урсж байгаа шүү дээ. Одоо микрофон бод чинь гарч яваа замын төвчрөл харддаг ч юм. Гээд ингээл тасралтгүй тийм урсгалт яваад байгаа байхгүй. Тэгээд энэ дунд юу алдагт юм бэ гэхээр яг миний хиймээр байгаа юм. Яг энэ зэг дээр очивол би болчлоо гэж өөртөө үнлэмж өгөх гээд байгаа юм мартагчаад итэг. Тэгээд цаг хугацаа өнгөрөнгөч нөгөө тийм хиймээр байгаа гэсэн мэдрэмж яваад байна шүү дээ. Энэ жоохон дүүрээд эхлэнгүүд нь энгийн зүйлээс ашиглах байлууд эхэлдэг. Нөгөөдгөө хийчихвэл уг нь тийм чөлөөрөх гээд байдаг. Хүсэл ангаагдах гад. Тэр нь ингээд хаягдцсан байгаад байдаг тийм. Тэрнийг хийгээгүйгээсээ болж өөрөө адгаад байна гэсэн үг үү? Тийм. Одоо нэг Зерникийн эффектийг ойлголт байдаг байхгүй сэтгэл судлалд. За товчхон төв хэрчүүд Зерник гэдэг нэртэй нэг залуухан эмэгтэй байжлагны сэтгэл судлаач оюутан. Яаж энэ эффектийг анх нээсэн бэ гэхээр хориулаа шахав ресторанд ороод захиалга өгсөн чи зөөгч нь тэмдэглэх юм авчаагүйгээр ерөөсөн ингээл бүх захиалгын цэжилснэ. Тэгээд айгуу тийм ямар ур чадвартай зөөгч вэ гээл өнгөрсөн байхгүй. Тэгээ гарч явахдаа маань бүсгүй оролтоо марчиж. Босож ирээд та миний оролтыг харсан өсч та энд орж ирсэн хаан суусан бэ гэж асуухаар нөрөг нөө дарамтлаад байгаа юм шиг санагдсан юм л тань. Хөө та чи ингээд бүгдийг ингээд захиалгын дагуу ингээд мэддэгж яга миний имийг санахгүй байгаа юм бэ гэлсэн чинь би үйлчлүүлэгчийн захиалгыг өөр төр нь аваач хүртэл бүх захиалгыг сандаг. Харин сүүлийн захиалгыг өгсөний дараа би бүгдийг автоматар мартчихдаг гэж хэлсэн надад анхны судалгааныхын сэжмийг өгсөн байхгүй. Тэгээд яагаад Зерникийн эффект гэж нэрлсэн гэхээр манай бүсгүй амьдралынхаа туршийн эффектийг харуулсан гэдэг. Ерөнхийдөө хөр дээр. Тийм. Нэг юм хүлээлт өөртөө үүсгдэг байгаа. Энэ зүйл дээр очиж энэ зүг дээр хүрэн гэхээр ч юм уу. Манай бүсгүй болохоор яг ихнэр нөхөртэйгөө яг дөнгөж гэрэлтэй батлуулаад ингээд сайхан амьдран гээд зорио явж исэн чинь Оросын улаан армийн зэрэг ирэнгүүт нь Японы тагнуул, Германы тагнуул гэдэг шалтгаанаар ангуудаа цаазаар авсан. Нөхрийн. Тэгээ бүсгүй сэтгэл готрон гэдгийг мэдчихсэн. Айгуу тэрнээс зайлсхийж амьдэрсэн юм байна л та. Нөхөртөөгөө хамт амьдэрдэг байсан. Нутгасаа нүгэл хамт ордог ус ресторан орохгүй гэж аль болох тэр мэдээллийг мартах гал хичээгээл. Бүх нэг өмнөх дурсамжинд байгаа газраасаа зүхтаах нь шүү дээ. Тэгээ яжсэн чинь одоо сэтгэл готрлын хөвшин бүр их таамжирсан. Стери таталт маталт өгдөг болсон сүлт юм. Тэгээ очоогүй имлэг гэж байхгүй. Тэгжээ шантарсаал буцаал хамт амьдардаг байсан хуучин лагер л байгаа нүс юм байл та. Тэгсэн чинь готрлын хэмжинжүүд нь ялаар шигшсэн гэж. Юу юм гэхээр би готрнаа гэсэн хүлээлтээ өөрөө биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа юм. Тэрэн шиг айгу орт жишээ татчихлаа тийм. Ой нөө өөрийнхөө гутлаас цухтааж явж байгаад би энэ зүйлийг ингээд эргээ санах юм бол миний сэтгэл ингээд гутрнаа гэдгийг хүлээн зөвшөөрөд очсон. Тэгэхэд
тэр зүйл нь нөгөө нэг хүлээлтийнхаа дагуу идэгсэн гэсэн үг. Тийм. Идэгсэн. Ухамсарын чөлөөтэй болсон гэсэн. Ерөнхийдөө над дээр нэг юм иркэдэн гэсэн мэдрэмж байгаа даа шүү дээ. Хүлээлт байгаа тийм. Тэр мэдрэмж нь арилаагүй хэлбэр гэсэн. Одоо нэг гештальт сэтгэл судлалын тайлбар шилтэй зэрэг нэг эффект. Одоо гештальт гэдэг ойлголтоо нэг хүний ухамсарыг бүрдүүлдэг хэсэг л байгаад байгаа шүү. Хүний одоо дотоод ухамсар. Тийм. Тэр нь одоо хагас бүтэн бийжээгүй болонгууд бидэрт ямар нэг дутуу санагддаг. Бүтэн бийжчингүүд бидний дараачийн зүйлийг ингээ оруулж ирэх зай бүрддэг ухамсартай. Ямар нэгэн мэдээлэл шингээлэх гэхэд одоо тийм шал өөр ядагтай нэг дуртай юмаа нэг тийм завтай үедээ хүнтэй болж завгүй үедээ хүнтэй болцох гэдэг ч тийм тэрэн шиг л хүний ухамсар тиймэрхүү зүйл болж идэг гэсэн. За тэгээд тэр ухамсарыг яг одоо бүрэн гүйцэд бийжсэн байгааг нь яаж мэдэх юм? Мэдрэмжээр өөрөө. Яг ингээд зүгээр сууж чаддгүй үед байдаг ш. Нэг зүгээр сууж болохгүй. Тэр чинь л ерөөхдөө гүйцэлтэйг гешталтын илэрлэг байгаа. Энэ ухамсар чинь дахиад ингээд өөр зүйлийг нэхэд байна. Заримдаа ингээд хөвцөн ч найр өрөхгүй тэгэл амрахгүй л байгаа гэдэг ш. Би ухамсараа өрийн хуваагдалч байгаа. Ямар нэгэн дотоо юм байгаад ддэг. Амрах хэрхийг надад өгөхгүй байгаад ддэг. Гешталтанд бүрэлдэхүүн болохоор дараагийн гешталтанд бий болохгүй. Унт хоорондын бүрдэхгүй байгаад ддэг. Зарим үед ч нэг юм хийхгүй ингээд залхуураад шууд унтчих гэхээр бүр айл хэдий хийчихэр хугацааг хүртэл ингээд бараад ингээд дэмий хосон бодоод гівчдэг. Тийм. Ер нь тэрэн шиг гэсэн үг. Тийм. Гешталтын зарчим. Травмагийн тухай ярмаар байна л да. Одоо ингээд бүгд л за би ийм травматай байлээ гэж яриад байна шүү дээ. Ер нь травма гэдэг зүйл яг одоо хүн болгон тодорхой хэмжээнд байдгүй эсвэл энэ огт байхгүй байх бас боломжтой зүйл үү? Яг гоё дэлгэрүүлээ ярил. За яг миний итгэж үнэмшиж байгаагаар хүн травмагаа өөрөө мэдэх боломжгүй. Хүн өөрөө мэдэх боломжгүй. Өөрөө мэдэх боломжгүй. Яг ухаж явж байгаад сэжмийн олж болно. Тийм зүйлээс айдаг гэдэг чинь. Травма гэдэг чинь ерөөхдөө за монголоор орчуулахдаа сэтгэлийн шарах гэдэг байна шүү дээ. Тухайн зүйлтэй дахин тааралдмааргүй байгаа процесс хэлж байгаа гэсэн. Ерөөхдөө Фройдын онолоор ярих юм бол травма яаж анх энэ травма байж болох вэ гэдэг нэг тийм жишээ өгөх юм. Анна Хогийн кейс гэж санаад байгаа шин. Тухайд амар яддаг одоо жоохон нэр томьёонуудын нэг матч чинь. За травма гэдгийг яг номноос анх уншиж байхдаа л тэр бууж ирсэн надаа. Нэг юмхтэй Фройдын өөрчлөлтөж байгаа байхгүй. Шингийн юм уу чаддгүй. Ямар хэцүү амьдрал вэ? Тийм, ерөөсөө шингийн юм уу харал бөөлжгүй л ягаал би заваар л үждэг. Бүсгүйгийн тэг кейсийн судалж үзсэн юм л дээ. Ягаад шингийн юм уу чадахгүй байгаа тийм. Тэгсэн чинь аав нь хүнд өвчин тусаад аавыгаа асарчих хоорондоо нойргүй маш их ядраад би нэм тамиртцсан явж байгаад нохооны дүүрнээс хүн усууж байгааг харчихлээ. Өөрөө айгүй ядарсан явж байгаад тийм. Нохооны дүүрнээс хүн усууж байгааг харсан. Тэнгүүтээ маш их жигших мэдрэмж төрсөн байгаа байхгүй. Тэр хүнийг. За нөгөөтгөө мартцсан. Тэнгүүтээ мартахгүй ямар ч мэдээлэл мартагдахгүй гэдэг шүү дээ. Мартсан гэж бодвол танд ямар нэг хэмжээр нөлөөлждөг. Шингийн марангуутал нөгөө мэдрэмжийн төрөөддөг. Тэгээ нохооны дүүрнээс уух гэдэг юм шиг мэдрэмж төрөөддөг. Энийг ухамсарлахгүй явсаар байгаа цаашдаа шингийн марахаар айц төрдөг болсон. Гэх мэт жишээгээр чаамаг тайлбарлаж болно. Ерөнхийдөө бид нар ямар нэгэн мэдрэмжтэй дахин тулгархгүй гэсэн одоо биеийн хамгаалах механизм явж байгаа гэсэн. Травманы цаана. Бидний одоо энэ тарих оюун ухаан тэр чигтээ бидрийг ингээд өөрт мэддэхгүйгээр бас хамгаалаад байна шүү дээ, тий. Тэгэхээр тэрнийг мэдэхгүй байгаа хэрнээ яаж одоо яг хөө мэрэгжлийн эмч одоо мэрэгжлийн зөвлөгөө аваад хүн мэдчих бас боломжтой байгаад байна шүү дээ. Яг ийм травма одоо энгийн жижиг зүйлээс ч гэсэн одоо ус уух бол хүний одоо өдөр тутам бүр цаг минутын юм бас хэрэгцээ үстэй. Тэрнийг тэгээ яаж тайлсан байдгийг. Одоо тэр жишээн дээр гэх юм бол. Ерөнхийдөө ухамсарлсан гэсэн. Дотроо. Тийм. Миний айгаад байгаа зүйл чинь энэ одоо жигшээд байгаа мэдрэмж чинь зүгээр ийм шал өөр объект нохооны дөрнөөс ус уусан. Түүнээс би ингээгүй шүү дээ гэдэг. Ухамсарлаж тайлах. Би бол ингэхгүй шүү дээ. Ухамсарлал
одоо болохоор нэг айгаадах зүйл биш юм биш гэдэг нь өөртөө болчихсон. Тэн зовоод ах асуудал байхгүй гэсэн. Сэтгэл зүгээ одоо эрүүл байлгыг гэвэл бидэрт одоо ямар одоо жижиг одоо дадал хэрэгтэй маш энгийнээр тайлбарлаж ярил. За энгийнээр буцаал нөө тэмдэглэл рүү очтой. Тэмдэглэлээ болгосон чинь хүн өдөр тутмын дээр нь юу бодоод байгаа гэдгийг яачна. Бариад авчна. Бариад авчид өөрчилж чадна. Тэгэхгүй бол яг л нөгөө ухамсаргуу зоригтой рефлексийн хэмжээнд бид амьдраад идэг. Амьдралаа өөрчлөнгөө бодол бодчихдаг. Тэгээ бодлоо яг барьж аваа хэрэгжүүлэх гэхээр нөгөө бас л урсгалтай ороо мартчихдаг. Тэгэл нэг дуусгаагүй мэдрэмжүүд ихтэй яваад идэг. За адаглаад нэг тэмдэглэл хүчлээ гэхэд би юу зөрчсөн явж байгаа эрийг харахад тийм ойлгомжтой болдог. Магадгүй одоо 7 хоногийн тэмдэглэлээ харахад тэндээс ерөнхий нэг зураг харагдах нь шүү дээ. Тэгэд нөгөө талдаар болонгууд яалцгүй орчин үеийн амьдрал бяцлал хийх шаардсан. Ямар нэгэн шашин шүтлэгт бол залбирдаг ч юм уу те сүмдээ яваад гоё яагаад ч болно. Ямар нэгэн шашин шүтлэхгүй хүн бол бяцлал хийж илүү юм өөрийнхөө байх боломжтой болж байгаа гэх юм ямар нэгэн мэдээлэлээс тасрал. Тэгэхгүй бол ялч нэг мэдээллийн 90 100-ны дайн болцсон гоо. Нөгөө талдаа хуу үний ирэх гэдэг чинь өөрөө л ингээл зохицуулахаж байгаа байхгүй болол юм л та. Ялангуяа сошиал бол биднийг бас бүр тэр чигт нь одоо улаатал халааж штэ. Иран, Израиль ч гинүү. Тэгэл ингээл дэлхийн ертөнцийн бүр яг ингээд бидний амьдрал шууд орж ирэхэргүй баахан сенсацууд, мэдээллүүд. Ялангуяа одоо би бол тэгж бодоод байна. Энэ дэмий олсон мэдээллээс л ер нь холой тэгжиж ядч нэг оюун санаа юм жоохон амар тайван бай та тий. Тэгвэл зарим хүмүүс ч бүр ингээд бүр ийм донтолт болцсон юм шиг хэмжээний одоо үйлдэлүүд байж та одоо бүр хий хоосон бахан хов яриад те. Би бол энийг нийтээрээ ингээд сөрөг комент бичээд байгаа хүмүүс нийтээрээ ингээ өөртөө ядарцсныгаа ч юм уу эсвэл нэг юм сэтгэл зүйн ингээ хүнд байгааг мэдхгүй яваад байгаа юм болов гэж хараад байгаа. Зарим хүн чинь бүр үнэхээр ингээд ирүүл юм уу гүүн юм уу гэдэг нь бүр ялгахтааргүй бүр тийм амир хурц үг бичээд байна гэхээр тэр хүний дотроос оюун санаанаас нь тэр үг бүрлдээ тэгээ тэрний бүр бичгүүц хэмжээний байхтай хүртэл юуч бодохгүйгээр бичиж гин гэдэг чинь бол энэ бол цаана одоо бидний мэдэхгүй асуудал байгаа лөө гэж хараад байгаа. Тий, тэр чинь тэгвэл яг нөө Фройдын онолгоо дагавал өөртөө авчин гэх тийм мэдрэмжээ. Тийм, муухай мэдрэмжүүд ихтэй. Тэр нь дүүрсэн. Тэнгүүтээ тэрийг гадагшлуулах ямар нэгэн орон зай айж шин. Тэнгүүт чинь уцаараа бичих намар ш тэ танихгүй юм лөө. Нөгөөг нь алж хараал. Хувийн л юмнууд өрнө байж тийм дүү яг сүүлийн үе чинь ирж байгаа комментиг хараа нэг өөртөө наахаа болчиход шин. Өөрийнхөө одоо комментнуудыг уншаад аа. Тий. Ямар одоо харилцаанаас хүмүүс одоо тийм хурц юм хэрүүлж болчиход байна вэ? Бид нар ч айгүй юм түргэн уртаа ер нь болох гэдэг шүү. Ялангуяа одоо ингээл гудамжинд явж байгаа хүмүүс ч гэсэн зүгээр ингийн сайхан энийгэд өнгөрч байгаа хүн бол их цөөхөн л байна да. Айгүй заахцсан эсвэл ингээд стрессцэн хүмүүс бол зөндөө байна. Ерөнхийдөө сэтгэл зүг ер нь хараад тахны гештальт онлын дагуу гэж. Довтлогч тал хамгаалагч тал гэж байдаг байхгүй. Бидний сэтгэл зүйн хоёр горин байдаг. Одоо довтлогын одоо хамгаалалт байна. Тэр шиг миний ажигласнаар ер нь гудан шуданжэр их явж байхад бид нар ер нь ихэвчлэн тийм өөрийгөө хамгаалсан байдалтай явдсан болов уу гэж бодоод байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрийгөө хамгаалаад хүнтэй ирэлцэх гэдэг шүү дээ. Тийм. Эсвэл өөрийгөө хамгаалаад хүнтэй одоо муудалцах юм уу? Тийм. Дандаа нэг болгоомжсон байдалтай. Одоо энэ намайг ингэж хэлэндээ гэсэн хүлээлттэй явж идэг ч шүү дээ. Таксинд явж хэлэх. За ингэнгүүт нь одоо ингэж хэлгээ. Үгээ бэлдсэн баг яваад байгаа маш. Тэрхүү байдалтай их байд юм болоо гэж. Тэгвэл тэр чинь хамгаалалт нь бол бас хэцүү юм ба шүү дээ. Довтлох нь тэгэхээр яа гэсэн үг вэ? За довтлох нь болохоор үйлдэл төвтэй. Би одоо энэ чи тэгж яриад энэ ажлаа бүтээчи гэдэг ч юм. Хамгаалалт нь болохоор өөрийнхөө болгоомжийг сэхэд байна шүү дээ. Довтлох нь болохоор өөрийнхөө одоо ямар нэгэн ашигтай үйл үйлдэлийг зорих, илүү зоримог болох. Тэгээ аль үед нь аль цагт нь таны хамгаалтын горыг мэдчихэж байна гэдгийг анзаараад их чухал. Өөрийгөө мэдэрчих нь шүү дээ.
Яг довтлогч талтаараа довтлогч горим дээрээ байхдаа илүү ажил бүтээгч юм уу? Илүү бүтээмжтэй юм уу? Тийм бүтээмжтэй байлаа. Яг тэгэхгүй бол хамгаалсан мөөдтэй байх гингүүт угаасаа хүн болгоны нэг тийм тархины автомат горим нь таныг эрсдэлд орчуулж болох зүйлүүдийг онцлоод идэг гэсэн. Эрсдэлд. Тийм. Одоо ингээ гар далаалаа гэхнэ гэрэл хааж байгаа ч байж байдаг шүү дээ. Уулна. Тийм. Тэгэхдээ DFS модер болгонгоо над руу далааж ин да гэж тарих сэтгэх байхгүй. Ингээд болтох ганцангах ч юм уу тий. Тийм. Зарим хүн ч одоо нөгөө нэг алдаага хүлэн зөвшөөрч чаддгүй шүү дээ. Миний буруу биш. Миний буруу. Тэр ингэсэн болохоор би инглээ. Тэр ингэсэн болохоор инглээ гэдэг чинь нөгөө тэр сэтгэл зүйн хамгаалах горим дээрээ. Тийм хамгаалах горим дээрээ. Дээрээс нь бусдад буруу өгөөд шүү дээ. Өөрөөсөө халдуулаад байна. Өнгөр буцаал нөгөө л ерөнхийдөө сэтгэл зүйн бүхий л асуудал юм харилцаанаас толботой юм да. Аавчтайгаа харилцаанаас нэг тийм харилцааны чиг авчиж шүү дээ. Тэр чигээ авчиад нийгэм дээрээ гаргаж үзэж байна. Тэндээсээ бас нэг харилцааны юмнууд авчлаа шүү дээ. Өөрийнх нь зан төлөв. Туршлага авлаа. Тийм. Хүнтэй харилцах харилцааны бүрдэж идэв. За энэ нөхөн болоод амьдрч чадж гин үгүй юу? Гингүүт нийгэм стресстэй байна гэдэг чи бидний бүтэн үеийн харилцааны асуудал байна. Бүр өвөө эмээс эхэлж штт. Тий. Өвөө эмээ аав ээждэг үү? Аав ээжээс би аваад би дахиад өрөвхтэй. Зүрх сэтгэлийн боловсрал гээл хүмүүс айгүйх ярьж штт. Бид нар гой нинжин бай, бие бинийгээ уучлалдаг бай, хайрладаг бай те. Алдаа хүлэн зөвшөөрдөг, баярлаа, уучлаараагаа илждэг бай л гэж. Зүрх сэтгэлийн боловсрал яг хизэнээс хүнд яг өрдөж эхэлт юм бай. Зүрх сэтгэлийн боломж илүү өөрлөгөө ойртох үед бүрддэг юм болов. Одоо би чинь өөрийнхөө юуг анзаарангуй ч юм түүхийг бодонгууд яг оюутан болох хүртлээр чинь би ингэж байна гэдгээрээс ойлгохгүй байсан байхгүй. Одоо нэг дандаа нэг нийгмийн дунд чинь дагаж юм. Одоо юм уу чи яадаг л хүмүүс яаж чинь дандаа нэг баримжаагаар хийдэг. Би одоо яг юу үсээд би гомдоод байна уу гэдгийг мартцсан бат. Өөртөө ярихгүй. Тийм өөртөө ярихгүй. За нөгөө талтай болонгот хэд нийгмийн стандартын дагуу байх гэдэг шүү дээ. Мэдхгүй болохоор нөө дунджаар нь л тийм байх гэдэг одоо чигдэж штэ. Тийм. Нөгөө талтай болохоор биний хүсэх би гэдэг юм байгаад шүү дээ. Энэ хоёрын зай ихтэй тагцсан жоохон асуудал би бол. Зай холдох гэсэн үг. Тийм. Зай холдоод тагцсан. За нөгөө талтай ямар ч нэг юм зайгүй байгаад тах юм бол өөрөө гомдоод дуусна. Нийгэмд. Ямар нэгэн баг бидэрт хэрэгтэй болчихдог. Баг гэдэг нь одоо найз нөхд гэсэн үг үү? Эсвэл одоо ажлын хамтрагч гэсэн үг үү? Одоо илүү имиж гэх юм уу? Бүр баг. Тийм, баг. Нүүрний баг. Нүүрний баг. Тэгээд нийгэмдээ өмсдөг баг. Тэгээ миний жинхэнэ мэдрэмж хоёр шүү дээ. Энэ хоёрын зай холдоод тогтсон би ядраад байдаг. Илүү ойрхон байх тусмаа илүү асуудал байдаг. Нэгсэндээ гаднаач нэг хүн дотрооч нэг хүн байвал тэр хүн амгалан байх нь. Гэхдээ бодит байдал дээр илүү ойрхон байвал зүгээр гэсэн. Түүнээс яг дотор шиг байгаадах баг боломжгүй. За тийм ээ тий. Зарим үед ч одоо манлайлах одоо өөрт байхгүй хэмжээний манлайл гарах хэрэгцээ байна. Хэрэгцээ байна. Яг үүндээ би илүү одоо дотгошоо хошоос хүсэлтэй байж болно гэдэг ч юм уу тий. Магадгүй бид нар одоо өөртөө ингээд ярилцээ гэхээр өөрийнхөө тухай үнэн гэж боддог хэрнээ тэр нь ингээд тис худлаа байх боломжтой зүйлс хэрэг байдаг вэ? Хүн тэрнийг яаж мэдж авах вэ? Магадгүй одоо зарим хүн ч өөрийгөө тэгдэж шүү дээ. За би бол ийм тэ одоо сайхан ийм зан харилцаатай хүнд тусч одоо өөрийгөө ер нь бол буруутгах хүн бараг байхгүй шүү дээ. Өөрийгөө аюу ийм тэ зүгээр боддог шүү дээ. Тэгтээ тэрнийг хэр нийцж байгааг яаж мэдж авах боломжтой вэ? Магадгүй одоо найзаасаа асуухаар найз бол нөгөө нөхөрл харилцаагаа бодоод за чи сайн хүн л гэлж шүү дээ. Яг үндэ хүн дотроо муу байх боломжтой өстэй. Яг ч тийм муу эсвэл сайн гэсэн стандарт дотроос байхгүй байгаа шүү дээ. За энэ стандартыг давах юм бол маш энэ стандартыг давах юм бол сайн шүү. Гэдэг шиг. За нөгөө талдаа болонгууд би яг ийм хүн гэж тодорхойлох хэцүү байхгүй. Маргааш яхаа мэдхгүй шүү дээ. Өнгөрсөн зарим юмаа санахгүй.
Тэнгүүт сэтгэл судлаас яг Фройдын өнцгөөс юу гээд байна вэ гэхээр хүн чинь өөрсөө өөрийнхөө 10% л мэднэ гэж байна. 10% л бидний ухамсарт байгаа юм. Нөгөө ухамсаргүйгээс гарч байгаа 90% бид нар таньж амьдэрдэг. Амьдарч байгаа хугацаанд Таньдаг. Таалтдаг. За тэгээд ухамсартай болохгүй бол үүнийг та хувь тавилан гэж итгэнэ гэдэг шүү дээ. Ухамсартай болохгүй бол үүнийг та хувь тавилан гэж итгэнэ. Юнгийн үг байгаа шүү дээ. Нэгсэнд ухамсаргүйгээр ингээд амьдралыг дуусгах боломжтой. Тий. Энэ бүхэн хувь заяа гэж итгэх болно шүү дээ. Надад л тохиолдсон зүйл. За ерөнхийдөө миний ингээд хараад байгаагаар хүн ерөнхийдөө цасан бөмбөлөг шиг санагдаад байгаа. Доош өнгөрч идэг, томорч идэг. Гүндээ хийцээж хуурахгүй тий. Гаднаас нь яж болно гэхдээ гүнийг баг ингээд өөрчлөх боломжгүй юм шиг. Нэг гол одоо тэр цэг нь бол тэндээ хөдлөхгүй. Тий. Улам их хаалт аваад томроод байна. Тий. Тэр хаалттай болно. Бид нар тэгээд өөрсдийнхөө одоо тэр нэг дотоод мөн чанараа ингээ гаднаа баг зүгээд ингээд нуугаад байна шүү дээ. Яг хөө зарим үед бол нуухгүйгээр одоо ил цагаан би үнэхээр ингээд гомдчихлоо гэж одоо сэтгэлээ удалцдаг ч хүмүүс бас байна. Бид нар тэр багийг одоо яг яах хэвтэй. Зарим үнийг ч одоо тэгдэг үстэй. Тэр бол ч олон нүртэй. Тэнд ингээд энд ингэдэг. Тэнгүүт яг харангуут нөгөө нь бас үнэхээр ийм олон төрлийн хүмүүстэй харилцахаас ч өөр аргагүй тийм ажил хийдэг. Хүн тийм хэмжээний туршлагатай болцсон учраас хүн болгонтой юм өөр ийм харилцаа үүсгэж чаддаг хүн гэж байгаа юм болов уу гэж би хараад байгаа хгүй зүгээр эргээр. Тэгэнгүүт бид нар ингээд тэр олон одоо тэр багийг бид нар зүгээр өөрийн мэдлгүй нийгмээс угаасаа шаардаад байгаа юм шүү. Тий. Гэртээ бол аав ээжээ хүүх гэдэг. Анги дээр очиулаад ангийн дарах ч юм уу эсвэл ажил дээр болохоор ингээд гүйцэтгэгч гэдэг юм уу ингээд бид нар ингээд олон төрлөөр ингээд нэг дор амьдрахаас өөр аргагүй байгаад байгаа юм шүү. Тий. Энийг яаж зохицуулах? Яалчгүй хүн төрлөختөө үүсгэхээс эхэлсэн гэж болохоор зохиогч нар тайлбарладаг. Одоо онлайн зохиогч нар. За нөгөө талтай болонгууд яалчгүй баггүй бол бид нар өөрсдөө нийгэм тасан зохицох боломжгүй. Яг өөрийнхоороо байх боломжгүй. Тий. Одоо тэр овг аймгаас одоо ихтэй те. Тий. Гэр бүлийн өрөөнд ч гэсэн тийм байх. Би хүүхдийн дүртэй гарч яваад найзын дүртэй. Тэгээ яг би хин би хэрэг хүн өрөөнд төөрчдөг. Өмнө хүний амьдралаар амьдрсан туршлага байхгүй шүү дээ. Тэнгүүт биеийг тодорхойлох ганц арга нь би юу хүсэж байна аахгүй. Миний хүсэл юу юм бэ? Тийм миний хүсэл юу юм бэ? За тэгвэл миний хүсэл юм би унах ч юм уу тийм. Ийм юм зүөх. Гэ тодорхойлчлаа шүү дээ. Эсвэл би тийм ажил хиймээр ч юм уу тийм. За машинтай болох. Яг машинтай болох нь миний хүсэл юм уу гэж бодонгууд нөгөө өөрийнхөө нийгэмд үзүүлж байгаа персона шүү дээ. Тэрэндээ гаргах хүсэл нь байвал хүн яг тийм аз жаргалыг авахгүй байх. Багныхад л одоо зүйл хүсчих юм бол. Тийм. Яг заримдаа би багаараа сэтгэхэд байна уу өөрөөр сэтгэхэд байна уу гэдгийг ялгаж яхах хэрэгтэй гэсэн. Одоо нэгсэнд би чам таалагдахын тулд лаг харагдахын тулд одоо нэг юм алтан цаг зүүмэргүй. Тэглээхэд өөртөө ч тийм нэг яг үндэ би чамд зөвөр илүү одоо тийм сайн харагдахын тулд би нэг зүйлийг хүсээд яваад байна гэсэн үг. Нэгсэндээ хий хоосон одоо тэр мөрөөдөл зориг гэдлээ яваад байна гэсэн үг байна шүү дээ. Тийм. Ерөнхийдөө энэ имиж тустай шүү. Миний өсөд байна тустай шүү. Энэ хоёрын нийцэл юу вэ? Энэ хоёр дээр явж хатал тайжгүй байдаг гэсэн. За хит болохоор нэм ажил төвтэй ч юм уу яагаад харч нах хувийн амьдрал алдагдчихдаг тохиолдол байгаа шүү дээ. За хит хувийнхаагаа яагаад хар ямар ч ажлын байран дээр хүмүүс тогтож чаддгүй. Ажиллаж яддаг болчихдээ. Тэгээ намайг ойлгох юм байхгүй намайг гэж хэлж идэг. Би ганцаарч байна. Тэгээ найз нөхдөд шилсөндөө. Би бусдаас өөр төрсөн гэдэг. Бид нар тэгвэл яг дотоод одоо бидний одоо эцсийн хүсэл тэгээд юу байх юм? За амар тайван л юм шүү дээ. Яг бодит хүсэл гэвэл юу байх юм? Илүү утга учир юм болов. Ямар нэгэн утгатай зүйлийн төлөө явж байгаа. Тэгэхгүй бол хүн чинь ерөөхдөө жилийн орлого нь $77,000 дээшээ болонгууд мөнгнөөс хаас шагална. Таашаал нь буурдаг гэж байгаа юм. Хүмүүс допамин авч эхлэхэ болдог.
жилийн орлого. Гэтээ энэ чинь нэг 4-5 жил өмнөх судалгаа шээ. Одоо бол инфляц юу ба тий. Тэнгөт ялч бидний тэмүүлэх юм илүү утга учиртай одоо энэ надад ямар ашигтай гэхээсээ илүү надад одоо ямар тийм ханамж өгч юм сэтгэл ханамжруул ер нь явуулах л та ялч юм. Юмд нэг амар юм утга учир өгдөг хүмүүс байдаг штэ. Энэ зүйл одоо ийм түүхтэй ингээд миний амьдрал болж исэн тэр зүйлтэй ч юм уу ингээд дурсамжтай холбогдоод юмыг бүр юм амттай болгочдөг хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүс илүү ад жаргалтай амьдраад байна гэсэн үг байна штэ. Тийм илүү ад жаргалтай амьдрч юм гэж болж болно. За нөгөө талдаа болонгууд бидний тарих гэдэг юм чи угаасаа тийм зорилттой байдаг шүү дээ. Одоо бодитоор өнгө гэж байхгүй. Гэрлэн дээр туссан гэрлийг бид нар өнгө болгож хувиргаж харж байгаа. Тэнгүүтээ микрофонд ямар утга учир өгдөг юм. Ямар нэгэн байдлаар бид нар өөрийн гэсэн утга учирыг өгөө явж байгаа шүү дээ. Алхам тутамтай. Яаж өгөөд байна вэ гэдг нь бидний туршлагатай холбоотой гэсэн. Сүүлийн үед гештальт сэтгэл судлал илүү сонирхоод байна. Гештальт сэтгэл судлаар юу гэж тайлбарлаад байна вэ гэхээр одоо таны өдөө хүртэл туусан амьдралын туршлага, улс орны соёл энэ бүхэн таны фоныг бүрдүүлж байна. Гэхдээ таны нэг хэрэгцээ чинь энэ фоноос фигурыг ялгаж гаргана гэж байгаа юм. За фигурын хүсэл хангагдахад фигур энэ фон руу очдог. Эндээс дараагийн фон ургаж гарч ирдэг. Энэ бүхний зангилаа донд явдаг. Фон фигур хоёрын юм ялгаа гарахгүй байх юм бол хүн жоох асуудалтай болоод ирдэг. Ажиглал тийм. Стресстэй л. Тийм. Бүх юм онтгүй болол. Тэгэхээр энэ бүх зүйл одоо ингэж цаашаа хувьсч явж явах хэрэгтэй байгаад шүү дээ. Хойлооч түрүү утга учирын талаар ярьчихсан тийм. Тийм. Тэнгүүтээ утга учир цагаас цаг минутаас минут өдрөөс өдөрт ялгаатай гэдэг дээр буцаад нөгөө арай тайлбарлахад амар нэг гештальт тон санагдаад байдаг. Одоо ам цангаж ивэл миний утга учир чинь шингийн юм л ухаалаад байна шүү дээ. Тэнгүүт энэ ч фигур болж байгаа гэсэн. За артлын нөхцөл байдлууд нь хаанаас ямар кофе уух вэ? Яаж уух вэ ч юм уу? Юу уух вэ? Хизээ уух вэ? Хизээ уух вэ? Эдгээр нь фон. Тэгээ фон үйж фигур гэдэг. Фигур нь фоноосоо ялгарч явах хэвээр. Тусдаа. Тийм. Нэг болчихлоо. Юу ч хамаагүй болчихсон гуцаад байна. Яг гэхдээ юу хэм мэдэхгүй. Бүгд л утгагүй штэ, энэ чирэггүй штэ ч гэдэг юм. Залхсан мэдрэмж үү. Эсвэл нөө ямар ч гой зүйл болсон амтгүй. За тийм бол бас арай өөр хэв шинж юм чи. Болоо авчих та. Ямар ч сан би энийг уул амттай байхаар юм гэдг нь болохоор таны фигур тодорцсон байгаа хэлбэр байхгүй. Сэтгэл зүйн зөвлөгөөн дөрж буцаад энэ очно гэсэн. Ямар нэгэн одоо тийм асуудал ярьж ирлээ гэж боддоо шүү дээ. Одоо юм тийм ч юм. За та энийг фигур гэж хараад байгаа нь болохоор асуудал байгаа шүү дээ таны өөрийн. За тэгвэл одоо нэгэсэндээ би одоо усмаар байгаа шиг одоо миний одоо тэр хэрэгцээ. Тийм. Би бол тэрнийг мэдчихээд байна тийм. Энэ миний асуудал. Гэтэ би фоно юу гэдгийг нь мэдэхгүй. Тийм. Энэ чинь харагдахын тулд ямар нэгэн юм арт нь фон хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд сэтгэл судлаач хоёлоо тэр фоныг юм тайлна гэсэн үг. Яагаад энэ зүйл танд асуудал болгож харагдаж байгаа. За тэнгүүт нөлөөтэй зүйлүүд нь улс орны соёл болоо явчих чинь. Таны өмнөх туршлага болоо явчих чинь. Дуусгаагүй гештальтуудаараа явчих чинь. Тэгэл янз янзын зүйл ороод ирж байгаа юм даа. Бидний одоо нэг улс орны соёл гэдэг шиг те өсөж төрсөн орчноосоо л бид нар яг тэр гэр бүлийнхаа харилцааны нэг бүтээгдэхүүн л болж гарч ийн штэ. Магадгүй бид нар одоо яг өөрийн одоо чинь одоо хүүхд дээр яриа л да. Хэдэн наснаас яг тэр нөгөө ийм нандин харилцаа байдгийг мэдрээд яг өөрийгөө одоо ингэж хүн яг одоо биологийн одоо яг хэдэн наснаасаа бид яг нэг юм бүтээгдэхүүн болж эхэлдэг. Цэцэрлэгт явахаасаа юм уу эсвэл одоо сургуульд байхад одоо зарим хүншлэгдэж шнэ өсвөр насны дээр зарим нь амар юм цогцлботой яжгаад айгүй дотгошоогоо болцдог ч юм уу эсвэл зарим нь юм бие хураасан юм дуугаа яжгаад илүү нээлттэй болдог ч юм уу юм хувирлууд ингээл шатчтанд үсээд байна шүү дээ. Ерөнхийдөө үр хөврөл бий болсноос 45 хоногт. Их хүрээ энэгшил бий болдог гэж дээ. За энэгшлээс ер нь маш олон зүйл хамаатай.
Одоо та ээжтэйг ирэхээ нэгснээс хамаарат ч юм уу? Таны ирээдүйд хүнд итгэхгүй юу? Хүний нүд рүү зоригтой харах уу, зориггүй харах уу? Жохо юм далцсан чигээр байх уу? Инхгүй юу гэдэг чинь шийдэгдээ авчдаг гэсэн. Бүр ингээд тэр хөвлөд бүрдэхээс Тийм. авахуулаад. Тийм. Хүн гэхдээ тэрнийг ямар нөхцөлд яаж байхыг сонгож чадахгүй юм шиг. Эсвэл ихэн хүртэл хүүхдээ одоо яг тээж байгаа нөхцөлд илүү сайхан байхын тулд тэгвэл юу хийх ёстой? Ерөөсөө л харилцаа. Энийг шилэгдэж одоо нэг шиг харилцах л гэдэг байгаа шүү дээ. Хүүхдийн багаасаа харилцааны загварыг бүрдүүлж авч идэг гэсэн. Гаднаас авч байгаа. Тийм. Хүмүүстэй харилцах тийм юм байна гэдэг арга барилаа. За нэг тийм дизайн гаргаад авчлаа шүү дээ харилцааны. Энэ дээрээ л нөгөө засан бөмбөлөх шиг гэдэг яриадсан шүү дээ. Тэр шиг анхны харилцааны дизайн ээжээс бүрддэг. Тэгээ энэ дээр наав юм нэмэл юм л те. Тэгэл нийгмээс юм туршлага нэмэгдүүл юм юу нь олж идэг. Илүү зузаарч явж идэг. Тийм анхны тэр мөн чанар хувирхсан үгүй юу гэдэгээс жоохон хэцүү гэсэн. Хувирхгүй. Тийм рефлексийн байдалтай байж яхад бол бид тэрийг өөрчилж чадахгүй. Ухамсар орох юм бол юу ч өөрчлөх боломжтой. Би чи ингэж дэд штэ энэ үед ингэж болов гэсэн шалтгаан нэмэгдсэн үед өөрчилж чадна. Өөрийнхөө одоо тэр шалтгааныг нэгсэндээ харилцаан дээр айгу давталтай байвал шалтгаанаа өөрөө олж мэдэх юм бол сайжруулж болно. Мэдэхгүй байвал тэр ингээд доголдлоороо ингээд байгаад байх. Гэхдээ энэ бүр багаас үүсчих юм шүү. За юун дээр хамгийн их юуг л засах гээд байна гэдэг чинь болохоор сэтгэл судлаач шийдвэр. Ерөөсөө шийдвэрийг л танд өгөх гээд байгаа гэсэн. За одоо та миний шийдвэрийг танд өгөх. Надад санал болгох юм. Таны шийдвэрийг айцаас чөлөөлөх гээд байгаа гэх юм уу? Илүү объектив болох гээд байгаа. Тэрэнд нь би ямар үүрэгтэй гэхээр би таныг тойлуулах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө өөрийгөө ингээл яриад байдаг шүү дээ. Би ингэсэн ингээд тэгэхэд нөгөө сонсч байгаа сэтгэл зүйчүүлэг толны үүргийг хийх гээд судалж явах нь шүү дээ. Та яг зөвлөгөө авч үзчихсэн зүйл. Үгүй. Айгуу сонирхолтой. Нэг талаасаа болохоор зүгээр юм яриад байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Зөвхөн ингээл надаас ганц хоёр асуугаал би яриалаа тий. Танд ямар мэдрэмж төрж ингээл яриад. Тий, мэдрэмж шиврээ. Нөгөө талаар ярьж байхдаа бид тэр өөрийгөө 3 дахь ч өнцгөр хардаг. Зөвхөн ярьж байхдаа. Хүн өөрөө ярьж байхдаа. Тий. Өөрийгөө гаднаас нарч чаддаг. Дотроосоо юм бусдад өөрийгөө тайлгнаж ярьж байхдаа ямар нэгэн шүүлтүртэй байдаг. За одоо би танд ярихын тулд танд баг зэрэг тааруулах хэрэгтэй болно та. Танд таалагдах хэрэгтэй болно та. Тэнгүүт өөрийнхөө яг юм дотоод юмыг жинхнэр нь ярьдаггүй. Сэтгэл судлаач тэр яадаг юм хэр хүний шүүмжлэх хэсгүй байдаг. Дээрээс нь объективээр харах хэрэгтэй байдаг. За тэгэл аюулгүй орчинд яриад эхлэнгүү чи хүн заавал таалагдах гэж хичээхгүй яриад ирэхээр жинхэнэ юм яриад эхэлдэг. Тэгээ ярьж явах үед ухамсар ус давхар ажиллаад байдаг шүү дээ. Ингээд өөрийнхөө алдаа гаднаас нарт. Би ямар энгийн юм дээр алдаад байгаа юм бэ? Хүнлэнгөөс ажилт орчингууд гэж өөрчлөх боломжтой болчих. Нэгэсэндээ өөрийн одоо тэр болсон үйл явдлыг эргээд ярьж байхдаа тэр үйл явдлыг гаднаас нь дахиж бодож харах нь шүү дээ. Яг кино үзэж байгаа юм шиг харагддаг царимтай. Гэхдээ зүгээр энгийн үед заавал сэтгэл зүйчгүй тийм мэдрэмжүүд байдаг үстэй. Тийм найзтайгаа ярьж онгойлох. Тийм одоо ингээд найзтайгаа ярьж хаад тэгэхэд би тэгээд одоо нэгсэндээ өөрийнхөө зүйлийг ярьж агаад одоо магадгүй би одоо шинэ хүнд гомдсон ч юм уу те тэрнийг ингээд найзтай ярьж байхдаа одоо тэр хүн ч гэсэн бас наа нэг гомдохгүйсэн юм байхгүй юм биш тэ ч гэдэм юм. Нөгөө нь ярьж байхдаа уучлцдаг ч гэдэм юм уу те. Тийм мэдрэмжүүд ихтэй байдаг үстэй. Тийм байдаг. Яг ялгаа нь гэх юм бол сэтгэл зүйч арай олон стандарттай. Ноцлон гэрээтэй гадагтай техникүүдтэй гэдэг чинь. Нөгөө талаас найзтайгаа ярих гингүүд зарим тохиолдолд ягаад болдоггүй гингүүд найзын бие ороод ирдэг. Тэр чинь миний найз байгаад шүү дээ. Би бас яг тийм найз гэсэн персоноогоос алдаж болохгүй. Тэгэх юм бол шал өөр хүн болчих юм бол тэр үний тэг яаж санагдах юм байгаа. Тэр нас мэддэхгүй шүү дээ. За тэгэнгүүт нөө толь байж чадахгүй байхгүй тэр юм чинь. Бас тийм. Зөвхөн таныг харуулах хэрэгтэй. Зарим үед ингээд нэг юм хинтээч юу ч ярмааргүй үе бас байдаг те. Тэр нэгсэндээ өөрөө бяцлагж яах гэсэн үг.
мэдэхгүй юу? Илүү мэдрэмжээ шагнах гэдэг юм болоо. Юу мэдэрч байгаа тань яагаад тань. Бид нар одоо ингээд нэг хоёлын яриа эхлэх гэжсэн. Бид нэг мэдхгүйгээс болж ингээд алддаг хамгийн энгийн ойлголт гэхэд хүн мартахгүй гэдэг гэж штэ. Бүр ингээд дараа нь ингээд одоо жишээ нь одоо яг тэрнээс надад нэг юм зүгээр дурсамж орж ирж байгаа байхгүй. Би одоо хүнийг гомдоцсон байгаа байхгүй. Зүгээр кейс шүү. Тэгээд тэрнийг ингээд олон жилийн дараа ингээд уучлалтгүй байх гэхээр болдгоо те. Тэгсэр би ингээд дотроо ингээд бас амтрээд нөгөө хүн бас сандагч байж магадгүй ч юм уу те. Тэрнийг тэгээ олон жил хойш тавилгүйгээр ер нь ард нь уучлалт гуйжиж би нэгсэнд амрах гэдэг юмсгүй. Магадгүй тэр үний хувьд бол тэр нь огт бодогддгүй ч байж магадгүй шүү дээ. Тэр яг дарагдсан сэтгэл хөдлөл мэдрэмжийг гадагшуулах хэд хэдэн арга байдаг л та. Тэгээ сэтгэл зүүч болгоно тийм заслын аргууд нь тустай байдаг шүү. Ерөнхийдөө түгээмэл хэрэглэгддэг аргууд нь захиа авчих. Гомцгүй явдлаа. За мэдрэмж байгаа дээ шүү дээ. Нэг тийм бугулцсан гомцсон ч юм уу. Мэдрэмжийг биетэй зүйл болгох ч гот чинь гадагшчаад байгаа юм. Ямар нэгэн одоо зүйл харилцаа хэрэг бүр амьтай зүйл болчиход байна шүү дээ. Харилцаанд илэрхийлэх. Ямар нэгэн байдлаар гадагшлуулж яхад нөгөө юм дуусгацсан гештальт болж идэв. Дотор нь юм ингээд би гарьяа гэсэн мэдрэмжүүд нь гарч идэг гэсэн. Тарагч идэг. Дотроос ингээд мадж явах нь шүү дээ. Хүн ер нь өөрийгөө хэр чагнах хэрэгтэй байт юм бэ? Хүн бид нар ер нь чагнаж чадчихна уу? Цаг цагаас л байх таа. Бас ингээд хит олонний дунд ч юм уу байх үедээ өөрийгөө чагнаал. Өөрийгөө ингээд хит шүүмжлээч байхаар ч юм уу нийгмийн харилцаанд оролцож чадахгүй байх. За илүү өглөөдөө ч юм уу оройдөө ч юм уу би яах гээд байна гэдгийг чагнаж явах зүгээр их. Надад болохоор илүү өөрлөө нойртуулдаг юм ном юм болоо гэж бодогдоод байна шүү дээ. Ном уншиж яхад тий, ном уншиж яхад тэр ч одоо ямар нэгэн хүний туршлагыг шүүгээд идэв шүү дээ. Шүүхтэй бид нар зөвхөн өөрөөсөө шүүх хэрэг. Ямар сони надад ингэсэн бол яах ч юм. Би ингэсэн бол яах байсан бол гэл бодлууд байдаг те. Тусаж авч явах те. Эсвэл одоо тэр төвлөрөл үү? Илүү төвлөрсөн үед хүн илүү тайван бөгөөд өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэх боломжтой юм болоо. Тийм юу ямар мэдрэмж өргөн зовоод байгаа ч юм уу те. Ямар дуусгайгүй ажил өргөн шахаад байгаа, шаардаад байгаа гэдэг. Төвлөрөл яаль ч одоо ч төвлөрөхөд айгүй хэцүү байгаад байгаа шүү дээ. Энд тэндэг натгүй ширээл. Тэгээ дуу чимээг орчмаар байхгүй ч юм шиг. Тэнгүүт нөгөө талдаа юм газар аваад байгаа юм эсвэл бичлэл байж таарч юм л дээ. Нэг байдлаа техникчиг тусам хүн тийм сүнслэг мэдрэмж хайгаад ч юм шиг. Буцаад нөгөө амтналаг болмоор шүү дээ. Ер нь ганцаардл ер нь хэрэгтэй мэдрэмж юм бэ. Зарим хүн бол тэгж байна. Би ер нь ингээл ганцаардах дуртай гэж байна. Зарим нь бол ганцаараа байж чаддгүй маа ч юм уу те. Эсвэл зарим нь ингээд ганцаараа байхдаа илүү бүтэмжтэй байдаг ч юм уу. Эсвэл зарим нь ганцаараа байхаараа юу ч хийж чадахгүй болчдөг ч юм уу. Ер нь яг тэр нэг юм ганцаараа байх орчин орон зай цаг хугацаа ер нь хүнд хэрэгтэй юм байна. Яг миний хувийн философиор бол ямар нэгэн байдлаар хүн ганцаардаж үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Ганцаараа байж илүү өөртөө ойртдог юм шиг. Гэтэ мэдээж хэцүүлтэй. Айгу хэцүү мэдрэмжүүдтэй туулна. За нөгөө талаар хит бусадтайгаа байгаад тэгэхээр нэг хувийн зорилго амбицгүйч байгаад идэм шиг ажиглагтаад идэв. Гэхдээ нөгөө ганцаараа байж юм байдаг. Зарим нь болохоор ганцаараа байж тайван байдаг. Зарим нь болохоор илүү олонтойгоо яж чинь гоё идэг гэдэг шүү дээ. Энэ буцаал нөгөө энэгчлийн асуудал руу гараа авчна. Тэнгүүтээ бид чинь extrovert, introvert гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Угаасаа татгшаа, угаасаа гадагшаа. Тэнгүүт одоо мэдрэлийн эс ч юм уу, энэгч ч юм уу, янз бүрийн шалтгаанаас болоод битрэн зарим нь болохоор олонтойгоо байж юм ирч хүчээ нөхөж авт юм л та. Илүү цэнэглэгдээл те. Зарим хүмүүс илүү ганцаараа байж бодол модлоо зэгсэлж ирч хүчээ нөхөж авт юм л та. Нэгсэндээ өөрийгөө цэнэглэх арга барил нь л тий. Өөр байна шүү дээ. Түүнээс introvert, extrovert гэдэг нь болохоор тийм ярьж чаддгүй өөрөө нэг л хэлэхгүй байгаа гэсэн.
Нэгсэндээ ганцаараа байхтай амар ирчвчтэй ажралтай болоод байвал. Тийм ирчвчээ нөхдөг арга нь зарим нь ганцаараа. Зарим нь илүү олонтойгоо. Гэхдээ зарим үед ингээл зүгээр ганцаардмар санагдаад зарим үед илүү олоолаа болж гэнэмэр санагдаад. Тийм. Ambivert гэж байгаатай айл хэлбэлдэг. Тэгээ яалчвал ихтэй айл нь л хэрэгтэй шүү дээ. Яалчвал зарим үед илүү бодлоо зохицлмээр байдаг. Зарим үед илүү нийгэмшвэр байдаг. Ambivert-ийн тухай яриа л да. Хүмүүс ч одоо би extrovert, би introvert л гээд тэр introvert, энэ extrovert л гээд байдаг. Бас өөр хувилбарууд байна уу? Яг тестийн үед болохоор янгот нөө 100% introvert, 100% extrovert гэж байдгүй. Илүү темпераментд нэлээд ойлгох руугаа жоохон хазаагаад эхлэх юм бол одоо тэр нь 50-аас ихчих юм бол ерөөхдөө extrovert төвтэй, introvert төвтөн болоо явчихна гэсэн. За нөгөө тал руугаа жоохон хилбих юм бол extrovert төвтэй л гэж ярина гэсэн. Тэгээ яг төв зэг дээр нь байх юм бол гэхдээ бус бүх шин чанарууд өөртөнд байж идэг. Зарим хүн ч ингээд нөө зарим үед ингээд амар нэлээд ойлгох байгаа л зарим үед амар юм ирчвчтэй сангвиник ч юм уу байгаа л гэдэг үстэй. Тэгэхээр энэ тухайн үеийн нөхцөл байдал эсвэл одоо тэр сэтгэл зүйн одоо хэр одоо сэргийг байгаагаас шалтгаалж өөр болоод байна гэсэн үг. Тийм. Яг хөө темперамент ч болохоор 4 шинжлэх байгаа даа шүү дээ. Мэдрэлээс хөөрөл саатлын процесс гэж явагддаг. Хөөрөл саатал. Тийм. Одоо ингээ ямар нэгэн өдөөгч надад үзүүлэх юм бол миний бие тийм хөөрөл явагдана. Хөөрөл явж аваад хүн мэдрэлийн системээр дамжуулаад тэнгуут нь тарихт нэг саатлын процессыг болно. За тэнгуут би мэдээлэл хэр удаан боловсруулах вэ? Жохон хурдтай явах юм бол сангвиник тал руу явах шүү дээ. Саатлын процесс жоохон зөв. Жохон удаан боддог ч юм болох юм бол нэлээд айлг тал руу. За нэлээд айлг тал руу байгаад хам бол сэтгэл хөдлөлтөд илүү төөрчдөг ч юм. Нүүтийн илүү хурдан шийдвэр гаргадаг ч юм. Та хурдны ялгаа гараад байгаа. Тэр хурдны ялгаанаас нь тэгээ гадагшаа гэдгээр нь хэмжээд 4 шинжлэх багтах. Гэтэ одоо анханасаа одоо тэр өөрийнхөө хурдыг бол хүн бол сонгохгүй шүү дээ. Дахиад нөгөө ихэн ивлэд бүрдэж явах та тэр зүйлс бүрж гинсэн үү? Тийм. Темперамент ч болохоор юм заяагдаж ирдэг юм байгаа даа шүү дээ. Би ингээд төрсэн баг өөрчлөгддөг юм шиг. Одоо зарим гэр бүлд аав нь амар юм ирчвчтэй юм байхад ээж нь юм арай дуу цөтөж байд юм уу? Эсвэл ээж нь амар юм ирчвчтэй илантай байхад аав нь бүр юм таг дугаач байд юм уу? Тэрнээсээ одоо хүүхэд яаж одоо аль нэг талын дуурайж авах юм? Яг гений мэдээлэл болохоор яг тийм миний ойлгосноор би энэ талын ихтэй судлаж байгаа юм л да. Миний ойлгосноор ээжийн үеийн 50% одоо тийм дата мэдээлэл, аавын удмын 50% дата мэдээлэл хойлтоод аль нь гарч ирэх нь таамаглал шиг үлээдэг шүү. Ямар ч сан удамшил нэг тийм 60-80% гэдэг. Одоо нэгсэндээ яг аав ээжигээ бол нэг 60% аваал. Тэрэн дээр үндэслэл өөрийнх нь туршлага болно гэсэн. Одоо үлдсэн 40% бол өөрийн туршлага. Өөрийнхөө одоо тэр нийгэмтэй харилцсан хийж үзсэн зүйлсээс. Ер нь бол өвөгдөл дээр бид нар одоо яаж тоглох нь бидний юу болдог гэх юм. Арцсан тэр одоо өвөгдөл бол өөрчлөгдөхгүй хүрээдэрлээ аав ээж ингээ нэгдэг юм. За тэрэн дээр одоо бид нар ямар шийдвэр гаргах нь одоо бидний түүхийн зороос болоод үлдчихэж байгаа л гэж хардсан шүү дээ. Хүн өөрийнхөө зорилгыг ер нь яаж тодорхойлвол илүү зэгцтэй зөв тодорхойлох юм бэ? Зүгээр энгийн үгээр богинохон энэ зөвлөгөө гэвэл одоо нэг тэмдэглэл бичгээс өөр шүү. Зарим одоо ингээ хойлоо ярьж яхад тэгж штэ. Би нөө чамд таалагдахын тулд би нэг юм цаг авч зөөх гээд байгаа гэж штэ. Гэхдээ би цаг авах миний зорилго биш байсан гэдгийг ингээд ойлоо ингээд мэдж болно гэж тэгж штэ. Яг угийг хайх юм бол түнс бид нар ингээд яг үндэ өөрийнхөө одоо амьдралд яг хэрэгтэй зорилгыг яаж үүсгэх хэвтэй. Магадгүй одоо өсвөр насны хөвгүүд юу хүсэж байгаагаа мэдхгүйгээс олж маш их алдаа гаргаж байгаа. Ер нь өсвөр нас ч гэлдэггүй ер нь хүн болгон юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол бид нар ингээд дэмий хоосон зүйлийн төлөө хөдөлмөрлөөд дэмий хоосон зүйлийн төлөө бахан стресс бахан зовлон ачаал аваад байна штэ. Яг нийтлэг зорилго бид нар төсөөх боломжгүй байгаа шүү дээ. Та энийг л зорих юм бас цаана комиссийн өөр дээрээ ажиллая гэвэл танд юу утга учиртай байдаг вэ? Гэдгээс л хэлнэ гэсэн үг. Та ямар үед өөрийгөө хамгийн хэрэгтэй үнээр мэдэрдэг вэ? Ямар үед өөрийгөө илүү сэтгэл ханамжтай 100%
гэж мэдэрдэг вэ. Эндээс үндэслэл цааш явчихна. Одоо энгийнээр хэлж штэ тий. Ямар үед одоо үнэхээр ингээд ялцсан юм шиг мэдрэмж аваад ивэл тэр бас утга учиртай зүйл. За ялцсан юм шиг мэдрэмжийн тэгэл илүү тодруулна шүү дээ. Юу тэнд ялцсан юм шиг мэдрэмж өгөө. Таны юуг нөхөд байгаа юм шиг санагдав гэх мэтчлээ. Тэр бол мөнгө биш. Ер нь би одоо тэгж бодоод байгаа. Зүгээр ихэнх ад жаргал ер нь мөнгөгүй л зүйл байт юм шүү дээ. Тийм, ихэнх ад жаргал. Ерөнхийдөө. За нөгөө талаар бид нар мөнгөөр бас яах гэдэг вэ гэхээр мэдрэмж л хөдөлж авах гэдэг шүү дээ. Үнэтэй машин усан шанда хурдан үлхийн тийм мэдрэмжтэй. За нөгөө талаар тийм компани байгуулалаа ашиг амар их ашиг орлого авлаа яг тийм аюулгүй гэдэг мэдрэмж авах гэдэг тийм. Одоо нэг санхүүгийн амар тайв нэг тий. Түүнээс яг өдөр тутмын байгаа мэдрэмжүүд болохоор үнэгүй байдаг шүү дээ. Ихэнх нь. Ерөнхийдөө анзаараад тахна ихэнх мэдрэмжүүд бол бид нар зүгээр ингэ заягтан лагддаг. Хүн яагаад зарим үед мэдрэмжийг хүлээж авдаг юм бэ гэхээр өөрийгөө хүлээж шүрэг байдаг. За би энийг авах хэрэгтэй хүн гэдэг ч юм уу. Энэ мэдрэмж гоё байна гэж таашаад сураагүй байдгаас ч юм уу. Хүлэн шүрэг байд. Зарим хүн ч одоо нэг би бол өөрийгөө хүлэн зөвшөөрсөн гээл тий. Бараг л намайг одоо алдаатай хайрлал гээл өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа юм шиг тийм хүмүүс байдаг штэ. Тэр яг нэгсэндээ хүлэн зөвшөөрөх ёстой зүйл үү эсвэл тэр хүн өөрийнхөө алдаан дээр одоо зүгээр ажиллахаа цухтаагаад яваад байна гэсэн үг үү? Яг илэрлэл нь бид нар болохоор илүүтэй илэрлэл дээр нь анхаарлаа хандуулдаг санагдаад тийм. Намайг иймэр нь хайрлалтай би одоо өөрөөхөө хүлэн өөртөө эвлэрсэн гэж яриад ингэж штэ тийм. Дотроо болонгууд би өөрчлөгдөхгүй байхтайг итгэл нь унтарсан байж болно. Тийм. Би угаасаа ингээд түргээ хааштай тэгээд ингээд хэрэлтжлээ. Тийм. Засгаа тэгээд шүү. Засгаа шантарцсан байж болно шүү дээ. Тэнгүүтээ бусдад мэддэхтэй би залхаа шантарцсан гэж одоо жинхэнэ бигээрээ хэлэнгүүт хүмүүс яаж хүлээж авах вэ? Нэгсэнд нь өөрийнх нь хамгаалах мэдрэмж нь зарим нь унтрахгүй. Тийм. Тэнгүүт хүмүүс ч өөрийгөө засгаад гол нь гэтээ нийтлэг энэ нийгэмд байдаг юм. Одоо би өөрөө нэг алдаа тотглог гарч штэ. Нэг л аргаараа засгаа үүсэддэг. Ихэвчлэн юу юм гэхээр сахилга бат. Тэнгүүт бидний сэтгэл санаа ухамсарч өөрөө илүү уяа тийм байгаад байдаг тий. Нэг шалтгаанаас болоод нэг нь бүглэрсэн байдаг ч юм. Нэг тийм онс шиг хэцүү байгаад байдаг. Нарийн юм төвхтэй олон орц гарцтай. Тий. Систем. Тий. Болох би заавал сүнэж ч юм уу. Заавал ийм хатуу хөдөлмөр илэрхийлж гарах хэрэгтэй юмнууд заримдаа байдаггүй. За тэгтэл нөгөөдөл нь болонгууд сэтгэл зүйн шалтгаанаа бид нар тийм нэг тийм тамирын хүчээр давах гэдэг нэр санагдаад байна. Таавал нэг амар хүн хөдөлмөр хийгээл тэндээсээ ингээд хатуужаад шууд энэ тоохгүй байгаал тоохгүй шүү. Төмөр шиг тий. Сүүлийн асуулт асууя. Өнөөдөр заяа. Ер нь Монголын бүх хүнд ингээд зөв нэгхэн зөвлөгөө өгөөч гэвэл ямар зөвлөгөө хэлмээр? Тий. Ганцхан зөвлөгөө. Гэхдээ тэр нь гоё энгийн бүгд хүртээмжтэй байвал гоё шүү. Тэнд жоохон бодох юм байна. Яг олон зүйл байгалах тий. Тий. Яг илүүтэй бид нар бүгдээрээ тийм харилцааны ур чадвартай болох хэрэгтэй юм шиг санагдав. Бидэнд хэрэгтэй байгаа зүйл. Тий. Сэтгэл хөдлөлөө зөвөр илэрхийлж сурах. Тэгчихэд л баг нэг юм очиж болчих юм шиг. Одоо ажлын байран дээр ч юм уу анзаардаг зүйл дарагтаа яаж энийг ойлгуулна та яаж тэр яхахыг юм хэлэх үгүй. Харилцааны асуудал айгүй их оддог. Аль салбарт багштай аягүй жилэндээ ч гэдэм юм. Харилцаасаа имээдэггүй те мэдрэмжээ илэрхийлэхээс айдаггүй нөхцөл бүрдчихвэл бүх юм айгүй урдан болох юм болов уу гэж санагддаг шин. Нэгсэнтэй бид нар өөрсдөө зөв харилцаж ш тэр зөв харилцааны орчинг тийм шулуухан харилцаас айдаг болчихдог хэрэгтэй. Завтаа юу завгүй завгүй гэх нүгэн гомдчихдгүү тийм. Нэг нь болохоор завгүй үйлчлэхээс айдаг ч хүн. Чи надад туслах уу үгүй? Үгүй гэхэд ямар нэгэн шалтгаантай байгааг нь ойлгочдаг ч юм уу тийм.
шалтгаантай болол үгүй гэж байгаа л нөгөөх нь олонгот шалтгаантай болол бас үгүй гэж байгаа л үү те. Өгүүгээсэндээ нэг гимшээд байдаг. Нөгөөх нь сонсондоо нэг гомдоод байдаг ч юм. Илүү насан турш стайл юм болоо даа л гэж боддоо шүү дээ. Тэгээ ухамсартай хэрэгтэй. Ингийн сайхан одоо харилцаа тийм ээ. Тий. Үнэн бөгөөд одоо айцгүйгээр 50 ярилцаа тийм ээ. Яг хоо бүх монголчуудад хэрэгтэй юм гэж харах юм бол жоохон сонирхолтой шиг байна шүү дээ. Одоо Монголд хамгийн хэрэгтэй зүйл нь би бүлгийн зөвлөгөө юм уу гэж боддоо шүү дээ. Бүлгийн тий. Одоо баруун нэг кинонд үзэхнээ ингээл тойроо суугаал нэг юм хоорондоо цаалгаад байдаг шүү дээ. Тэгэхгүй бол бид нар чинь юм сэтгэл гутралтай хүнийг очингуутай юм манлайлагч нарын групп руу оруулснаа тийм нэг болохгүй байхгүй тэр чинь. Чи манлайлагч чадахгүй байна гэдэг шүү дээ. Зөвөр ер нь туршлага нэгтэй хүмүүс ингэж цугулд сунгуудаа хоорондын адилхан асуудлаас яаж гарах вэ гэдэг шийдлийг сонсонгууд одоо нэг 8 хүнтэй бүлэг нэг цаг 30 минут уулзлаа гэхэд би нэг асуудлаа шийдэх гээ өөрөө л тэмцээд идэх тий. Цаг 30 минутын дотор би 8 хүний туршлагыг сонсож байгаа байхгүй. Тэгэхэд би тэндээс өөрийгөө тэгээ 8 дахин алтаагаа багсчлаа гэсэн үг шүү дээ. 8 туршлага үзээд байна. За эндээс юм тийм тэмцэж байгаа хүмүүс бас тэмцэж гэнэ гэсэн мэдрэмжээр бид нар өөрсдөө хөглөгдөд идэв. А нөгөө талдаа юм дутуугийн мэдрэмж гэдэг чинь бид юм шивээс байгаад байгаа ш. Сэтгцэн шивээс. Хүнээс дутахгүй юмсан гэсэнтэй айгуу тийм утга учиртай болдог. Цэнэглэгддэг. Тэгээ голын зорилготой хүмүүс ч айгуу хурд явдаг. Тэгээ энд бүлгийн зөвлөгөөнүүд сайн байгуулагдах хэрэгтэй болов. Сэдвэрээ сэтгэл готрол, сэтгэл дөгшөгч гэдэг юм уу. Тэгээ надад ийм жоохон асуудал мэдрэгдлээ гэхэд би нэг өөрийнхөө сэдвийн хүмүүстэй очиж ярилцдаг тийм ч аюулгүй орчин бүрдчихдэг. Тэглээ тэгэхэд бас өөрөө бас тайвширч гадаг шүү дээ. Би энэ мэдрэмжээ тэнцэнэ ойлгочлаа гэхэд заавал би энэ намайг сонсомооргүй байгаа найзтай юм яриадах шаардлагагүй байхгүй. Бас тийм тий. Бас тэр нэг өөрийнхөө одоо тэр алдаа оноо тэр бүх зүйлээ гаргаж хилдэг орчин байвал тэндээс би илүү тайвшруулах гээд байна шүү дээ. Тийм тэндээс жинхэнэ нийгэмшлэх гээд шүү дээ. За нөгөө талдаа бид нар ч болонгот яалчгүй өөртөө ойлголцох нэг л хайгаа явуулдаг шүү дээ. Яах гэж бодож дээ таа тий. Яах гэж бодож таа. Энд ч болохоор нэг стрессээ тайлаад ингээд уужиж байгаа зүйл бас биш байгаа даа шүү дээ. Биш байгаа таа. Надтай адилхан харах өнцгөр хардаг нь хайгаад шүү дээ. А тэхийн тулд би нэгэ загварчилж эхэлж штэ. Адилхан алкогол хэрэглэж юм бол аж аргалын мэдрэмж хүлээцтэй сонсоод тий аж аргалын мэдрэмж чинь тэнгууд эргээр хүлээж авна. Тэгэл өөрийнхөө юм гадагшаалсан. Гэтэ за бастаал чи ирүүлэр биш юм чи яаж зүг байхаа гэж. Подкастын маань ярилцах цаг хугацаа өндөрлөж байна. Тэгээд юун түрүүнд урилгыг маань хүлээж авч хүрэлцээрсэн танд бас талархлаа. Тэгээд сэтгэл зүйн тухай ярих гэхээр угаасаа нэг цагийн хугацаа маш бага хомсхон байлаа. Тэгээд олон гайхалтай зүйл битээрээс ярилцахыг хичээсэн шүү гэж хэлмээр байна. Тэгээд бэлгүй очин хувьд яг бидэрт одоо магадгүй энэ зүйлийг асуугаагүй үлдээчлээ ч гэдэг юм уу те. Энэ зүйлийг асуусан бол ингэж хэлэх байсан шүү ч гэдэг юм уу. Тийм хариулт байвал. За ихэвчлэн одоо миний ажилласан кейс ч юм уу ажилласан туршлага ер нь хэлмээр юм байдаг. Өсвөр насныхандаа зориулж хэлмээр байдаг. Би өсвөр насндаа айгүй депресстэй хөвтсөн байхгүй. Юм л болвол ингээл айгүй дарк нүдээр амьдралыг харчаал тийм. Сүүлд бодохноор утгагүй байсан байхгүй. Утгагүй ч байх тийм. Утгаараа л явжсэн зүйлүүд. Яад юм бэ гэхээр өсвөр наснд бидний юм духны дэлбэн хөгжөөг үлээд юм байл та. Логик гаргах, илүүтэй ухамсартай сэтгэх, стараалын дагуу сэтгэх тарих мануудаас байдаг. Насан туршаагүй байдаг. Одоо арх тамхи согтууруулах унтаг 21 наснаас дээшээ зардаг шүү дээ. Дундчаа 21-ээс дээшээ хөгждөг эргэтэн байгаа байхгүй. За 21 наснаас хойшоо. Тийм. Наснаас хойшоо. Нөгөө талаар яад юм бэ гэхээр бидний нэ сэтгэл хөдлөлийг өдөөдөг амигдал лимбийн систем насан турш үнэхтэй адилхан боловсроо дуусцайдаг. За тэгэхээр нөө цаанаас байглаасаа шахаад байгаа зүйл нь сэтгэл хөдлөл өгдөг гэсэн. За нөгөө талаа тэрийг зохицуулж яадаг тийм тархины хяналтын систем бүрэлдэхүүн гэсэн үг шүү дээ. Огцом ууралцдаг. Тийм огцом ууралцдаг, огцом гадагшдаг. Эсвэл амар гүн гомдоол те. Альва мэдрэмжийг хит даваа хүлээж авдаг гэсэн. За тэрэн дээрээ илүү дүгнэлт хийгээд байх шаардлагагүй болоо даа л гэж зөвлөмөр өгдөө шүү дээ. Илүү тийм одоо тийм өндөр чигээс дүгнэх гээд байна гэсэн үг хамаг зөв.
тэрнээсээ болоод өсвөр насны шийдэгтэй асуудлууд насан турш зүүн ажлын байран дээр айгу дарамтыг болдог ч юм уу. Тэр дүгнэлтүүд нь ирээдүйн гэр бүл зохиох амьдралд нь саад болдог ч юм уу. Тиймэрхүү асуудлууд айгу их байдаг. Тийм учраас илүүтэй судалгаа төвтэй байх хэрэгтэй л юм болоо таа гэж байна. 50 байгаарай. Хумсартай байгаарай. Бити шууд өөртөө хууль үүсгээрэй. Дотоод нэг юм хууль үүсчдэг шүү те. Би эзэн ш тэхгүй ч юм уу. Хүмүүс нэг шийдвэр гаргаад үлдсэн байдаг те. Тий. Одоо амьдралд даамгарч болтгүйгээр манай шиний гоё үг байдаг шүү дээ. Нэлээд танилцаарай. Тэгэл өдөр болгоно шинжтэй. Цаг минут болгон шинээр ирж байгаа. Гол нь өөрийнхөө тийм туршлагын линзээс харахаас илүү хумсартай ач явах хэрэгтэй болоо даа л гэж хэлмээр байна да. За тэгээ нэвтрүүлэгтээ орсон танд баярлалаа. Баярлалаа. Хүүхд тэнгэр подкастын маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэгээ бид бүхний аль биесний суугуудыг дагаж бид бүхний мэдээллийг бас цагаал хүлээн аваарай гэж хүсье. Тэгээ ажигтай сонссон хамтдаа байсан. За мөн өргөдөн ирсэн бэлгүүн очртой баярлалаа. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ энэ өдөрт нь амжилт хүсье. За баярлалаа.